Бурхны үг амийн хүчтэй алхах ёстой замыг маань бидэнд өгч үнэн гэж яг юу болохыг бидэнд ухамсарлуулдаг. Бид түүний үгэнд татагдаж түүний ярианы өнхий маягт анхаарал хандуулж энэ ялахгүй хүний зүрх сэтгэлийн тухайлаг дотоод ухамсартаа анхаарч эхэлдэг. Тэр бидний төлөө эзэж туцлаа ажиллаж бидний төлөө нойрхолоо умартаж бидний төлөө мэгшин ölж бидний төлөө санаа алдаж бидний төлөө үгсэндөө ялдаг. Тэрээр бидний хүрэх газар авралын төлөө доромжлолыг тэвчдэг. Бидний хөшүүн тэрслүү байдал түүний зүрх сэтгэлээс нулимс тус урсгалдаг. Өөр ямар чигээр хүнд ийм оршгүй ийм эзэмшил байхгүй. Ямар завхарсан хүн үүнийг эзэмшиж үүнд хүрч чадахгүй. Ямар чигээр хүнд байхгүй хүлээстэй байдал тэвчээр тууд байдаг бөгөөд түүний хайр бас ямар ч бүтээгдсэн зүйл байдаггүй. Түүнээс өрхөнж бидний бүх бодлыг мэдэж чадахгүй. Уг чанар болон мөн чанарыг маань нэвчүүт мэдэж чадахгүй. Хүн төрлөختний тэрслүү байдал завхралыг ишүүж тэнгэр дэх бурхны өмнөөс ингэж бидэнд өгч бидэн дээр ажиллаж чадахгүй. Түүнээс өрхөндөж бурхны эрх мэдэл мэргэн ухаан эрхэм чанар байдаггүй. Бурхны зан чанар болон бурхны эзэмшил оршгүй. Бүхэлдээ түүнээс харагддаг. Түүнээс өрхөнж бидэнд замыг харуулж бидэнд гэрэл авчирч чадахгүй. Бүтээлээс хойш өнөөдрийг хүртэл Бурхны ил болгоогүй нууцуудыг түүнээс өрхөнж задалж чадахгүй. Түүнээс өрхөнж бидний сатаны хүлээс болон завхарсан зан чанараас маань аварч чадахгүй. Тэрээр Бурхныг төлөөлдөг Бурхны зүрэг сэтгэлийн тухайлаг Бурхны загас бүх хүн төрлөختөнд ганцхан Бурхны шүлтийн үгийг тэрээр илэрхийлдэг. Тэрээр шинээрийн үе шинээрнийг нээж шин тэнгэр газар шин ажлыг залан авчирсан.
Тэр бидэнд итгэл найдвар авч ирж тодорхойгүй байдалд амьдарч байсан амьдралыг мань эцэслэж уламар бүхий л оршихуйд маань авралт хүрээх замыг бүрэн харуулсан тэрээр бидний бүхий л оршихуйг байлдан дагуулж зүрх сэтгэлийг маань